Хай, хөвгөө цэцэрлэгтэн хүргэжгээ. Ойрд гадаа амар халуун. Өнөөдөр 38 градус хүрнэ гэсэн. Йоо, харавчих үдээ ч шиг. Өнөөдөр би энэ семестрийн сүүлийн хичээлтэй. Тэгэд тэр хичээл тэр нөгөө хэрэглээний эдийн засгийн хичээл ахгүй юу? Би 2 PPT тавина. Йоо. Нэг сэдв нь болохоор Хятадын гадаад худалдааны импорт нь Америкийн сонгуульд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг 2016 онд хийгдсэн судалгааны ажил. Нөгөө нэг PPT нь болохоор багш өөрийнхөө судалж байгаа сэдвийг танилцуулаарай гэсэн баггүй юу? Миний сонгосон сэдв болохоор үндэсний тодорхойлсон хувь нэмэрдэх Монгол улсын хүлэмжийн хийг бууруулах судалгаа гэд тэрийг танилцуул. Оо яана. Ер нь манай ангийн хүүхдүүд, ангийн хүүхдүүд гэж тийм ер нь баг сургуулаараа хийгдчихээ судалгаа нь болохоор одоо дэлхийн дулаараа л хүлэмжийн хийх бууруулах, нүр сүүчлийн хий гэсэн ер нь ийм судалгаанууд үгүй. Тийм болохоор нэгэнт л нэг топ сургуулийн ихэнх оюутнууд судалж байгаа чиглэл нь ер нь Хятадууд ч бас дэлхийдээ өрсөлдөж явдаг болохоор өнөөгийн дэлхийн судалгааг ингээд ерөнхийд нь оюутнууд одоо хийж байгаа шүү дээ. Тэгэр чинь тэгээд Монголын ирээдүйн ер нь ойрын үеийн судалгааны бас шаардлагатай судлагдах сэдв болохоор тэгж бодоод энэ сэдвийг нэг судлах гээд эхлүүлсэн байгаа юм. Гэхдээ яг энэ сэдвээ өөрийнхөө удирдагч багшид танилцуулаагүй байгаа. Одоо зүгээр энэ хичээл дээр нэг ангийнхандаа танилцуулаад шүүлгээд үзье. Надаа манай энэ ангийнхан бүр айгүй мундаг санагдаад идэв. Хизээ хязааны бүр багш болсон юм шиг. 我今天的题目是中国贸易自由化会影响美国选举吗？贸易自由化之间的关系。2007年，中国成为美国最大进口来源地，占所有进口的17%。论文利用美国关税标结构来分享对永久经济贸易关系的影响。关税标有2套基本关税，一个是 NTR 关税，一个是非 NTR 关税。NTR 就是 Normal Trade Relation 经济贸易关系的税率是4%，主的0.1%，然后碳排放量是占全球的0.0%。减少温室气体的时候，还需要考虑甲烷和一氧化二氮什么的。刚看那个人去网就有几点自己的想法。第一个就是，但是从全球来说是这样的，但是从蒙古的角度来说，必须有减排。然后另一个就是怎么说呢？就是关系吗？对，多大的贡献？就是你也许花了很大代价去减这个排，但是中间。好的，谢谢老师，谢谢同学们给我的建议。Баярлаа. Миний танилцуулсан эхний сэдв нь Хятадын импорт нь Америкийн сонгуульд хэрхэн нөлөөлж байгаа талаар нэг ажлын судалгааны талаар танилцуулга хийсэн. Тэр нь болохоор 2000 онд Хятад Америкийн хооронд худалдааны зөвшөлтсөл гэрээ хийгдснээс хойш өмнө нь Хятадын баруунуудад Америк 34% импортын татвар тавьдаг гэсэн бол тэрийг 2000 оноос хойш 4% болгоод өөрчилсөн. Тэрийг болохоор ихэнх судлаачид одоо импортын алдагдал гэж хүлээж авдаг. Тэгээд 2000 оноос хойш яг Америкийн үйлдвэрлэлийн салбарт ер нь бусад салбарт ч мөн адил ажилгүйдэл маш ихээр нэмэгдсэнийг нь Америкийн судлаачид бол Хятадын импортын барааны татварыг багасгаж импортын барааг маш ихээр оруулж ирсэнтэй холбоотой гэж тайлбарласан юм л да. Тэгээд энэ үзэгдлийг сонгуультай ямар холбоотой байгааг судалсан ийм судалгааны ажил ахгүй юу? Тэгээд судалгааныхаа үр дүн болохоор Хятадын одоо энэ импортын барааны нөлөөллийг илүү их авч байгаа мууч хотуудад ардчилсан нам илүү их ялалт байгуулад байна. Өмнө нь ерөөсөө ийм үзэгдэл гарч байгаагүй гэж тайлбарсан байна. Учир нь ардчилсан нам сонгуулийнхаа сурталчилгааг илүү нүг их оронч гадны бүтээгдэхүүнээс хамааралгүй тэр тусмаа Хятадыг илүү хүчтэй өрсөлдөгч гэж үзэх хэрэгтэй гэх зэргээр тийм ухуулах сурталчилгаа хийж ер нь мөрийн хөтөлбөрөө хийдэг. Тийм болохоор тэр тусмаа яг энэ Хятадын энэ нөлөөллөөс болоод ажилгүйдэл эдийн засаг нь жоохон муудаж байгаа хотууд яг тэр мөрийн хөтөлбөрөөс нь болоод ардчилсан намыг илүү сонгоод байна гэж байгаа байхгүй юу? За ямар ч гэсэн ихний маа сэдв юм бисэ. Гэтэ би энэ сэдв өөрөө сонгоогүй шүү дээ, багш өгсөн. Гэтэ надаа яг ингэж сонгуулийн яг энэ үеэр Монголын сонгуультай яг миний авсан сэдв ингэж тарчиж байгаа нь ямар инээдтэй санагдсан. Тэгээд бас нэлээд айхтар бодлоготой мөрийн хөтөлбөрөө гаргах юм байл гэж бодсон. Миний нөгөө нэг PPT-ний сэдв болохоор багш өөрсдийнхөө судалгааг танилцуулаарай гэсэн баггүй юу? Миний сэдв болохоор
Монголын хүлэмжийн хийг бууруулах судалгаа хийсэн. Ерөнхий агуулга нь Монгол улс нь дэлхийн дулаарлын нөлөөг маш ихээр хүртэж байгаа орнуудын нэг юм. Гэхдээ дэлхийн нийт хүлэмжийн хий ялгарлын дөнгөж 0.1-ийг эзэлдэг боловч яг хүн амынхаа тоондоо хуваагаад хүн амын дундаж хүлэмжийн хий ялгаруулалтаараа маш өндөрт тооцогддог. Дэлхийн дээрээс 23 дугаар байранд жигсдэг. Тийм болохоор хүлэмжийн хийг бууруулах зорилгын дагуу 2030 он гэхэд нийт ялгаруулж буй хүлэмжийн хийг 22.7% бууруулах, мөн 2050 он гэхэд тэг нүүрс хүчлийн хий ялгаруулалттай орн болно гэдэг зорилготой байдаг. Гэтэ яг ингэ судлаад утсан чинь Монголын нийт хүлэмжийн хийн дөнгөж 40 орчим хувь нь нүүрс хүчлийн хий байгаа байхгүй юу? Яг энэ нутгийг Хятадтай харьцуулаад үзвэл Хятад нь дэлхийн нийт хүлэмжийн хий ялгарлын 30 орчим хувийг яг гаргадаг. Тэгээд дэлхийд нэгт орчдیں۔ Түүгээрээ тэгэхээр амар муухай аз гэл. Тэгэнгүүтээ нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн 80% нь нүүрс хүчлийн хий эзэлдэг. Тэгээд нүүрс хүчлийн хий чинь болохоор ерөнхийдөө Хятадд 80-90% та эрчим хүчний салбараас гардаг байхгүй юу? Тийм болохоор ерөнхийдөө эрчим хүчний салбарыг хянах нь Хятадын хүлэмжийн хий багасгах дөрвтэй алхам гэж үздэг байхгүй юу? Монголд болохоор хүлэмжийн хий дагуулгадах нүүрс хүчлийн хий дөнгөж 40% та харин мөн азотын хий, метаны хий болон бусад элементүүд өндөр хэмжээгээр агуулгаддаг. Энэ нь голчлон газар ашиглалт ер нь хөдөө аж ахуйн салбараас үүдэлтэй юм байна. Тэгээд би үүн дээр LMDI модель болон IO тест оролт гаралтын шинжилгээгээр буцаан судалгаа хийсэн. Тэгээд танилцуулсны дараа ангийнхан болон багшаас ирсэн саналыг ерөнхийд нь нэгтгээд хэлвэл Монгол улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.1%-ийг л эзэлдэг юм байна. Тэгвэл тэр нь бараг 50 гаруй хувь нь хөдөө аж ахуйн салбараас үүсдэг юм байна. Та нарын ийм голлох сектор чинь хөдөө аж ахуйн сектор чинь байтлаа ингээд ийм багахан зүйлийг засах гээд илүү том эдийн засгаа унгаачих магадaltaй болохоор энэ тийм судлагдах хэрэгтэй сэдв биш юм байна гэсэн. Ёо. За бай.